2025 оны Латин формашн бүжгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 13-ны өдөр Австри улсад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын Стар хамтлаг Agave When Love Dances нэртэй бүжгээр оролцсон нь Бат сайхан Оном Дайр нарын дэглэлт юм а. Монголчуудын өөрсдийн дэлхийн найруулсан бүжгээрээ 4-р байрт шалгарч финалийн цом гарцсан нь Герман, Австри, Голланд зэрэг бүжгийн томоохон орнуудын дэглэгчдийн дараа ирмэлэгдсэн нь Монгол хүний оюуны бүтээлийн дэлхийн үнэлгээ боллоо. Стар хамтлагийн 16 тамирчин энэхүү бүжгийг мэрэгжлийн өндөр түвшинд хүчтэй өрсөлдөөн донд амжилттай гүйцэтгэлээ. За энэ удаа манай Стар хамтлаг Latin Formation дэлхийн арга шалгаруулах тэмцээнд 13 дахь удаага оролцсон байгаа. Ингэхдээ сүүлийн 3 жил бид нар 4-5 дахь байруудыг эзлээд байсан. Мөн энэ жил бас энэ амжилтаа баттгаа 4-р байрыг эзэд болоод ирсэн байна. Тэгээд бид нар нийт 13 багаас өрсөлдөөд тэгээд 4-р байрыг эзэлсэн байгаа. Тэгээд маш их баяр хөөртэй догдолсон байна. Одоо Европод болдог тэмцээн маань тэгээд Монголоос зорж очихдоо бид нар бас нэлээд цаг хугацааны эрт очдог. Тэгжээж нөгөө бие махбодын хувьд одоо нөгөө цагийн зөрүү гаргах бас орчин нөхцөлд тасах гэх мэтчлээ одоо нэлээд нөгөө хүнд даваануудыг давах шаардлагатай болдог. Бусад тамирчдыг бодвол харин бас нөгөө талаасаа бидний нөгөө бүжиг дэглэлт болоод бас манай тамирчдын уур чадвар бол европчуудаас дутахгүйгээр бид нэ өрсөлддөг. Манай хамгийн залуу тамирчин 15 настай 141-р сургуулийн 10 дугаар ангийн сурагч Мөнх Наран байгаа. Сайн байцгаана уу. За Стар хамтлагийн тамирчин Намбан байна. За Стар хамтлагт 2019 оноос хойш тамирчин болсон. За тэгээд 2022, 2024, 25 гээд 3 жил дэлхийн аваргын талбайд үндсэн бүрэлдэхүүний тамирчнаар бүжгэлж байна. За сэтгэгдэл бол маш өндөр байна. Нэгт багийн спорт те одоо багийн спортод өөрийнхөө оруулж болох хувь нэмрээ баг ч ихсэн оруулаад энэ амжилтыг баг хамт олноороо бүтээлцэж байгаадаа бол одоо туйлын баяртай байна. За үүний зэрэгцээ дасгалжуулагч багш нартай бас талархал илэрхийлмээр байна. Одоо олон орны тамирчтай өрсөлдөхөд бол яг өөрсдөө дутуу бол үнэлэх байгаа. Гэхдээ засаж сайжруулах зүйлс бол олон байгаа гэж бодож байна. За дараа жилийн хувьд бол мэдээж ямар нэгэн байдлаар бол амжилтаа ахиулахыг зорж байна. Стар хамтлагтаа ер нь 2022 оноос хойш одоо энэ 4 дахь жилдээ дэлхийн аврагт оролцож байгаа. Бэлтгэлийн үйл явцад ер нь шантрах үе ер нь зөндөө гарна. Тэгээд тэрийг энэ тамирчны хувьд маа эмэгтэй өгч маань ер нь сэтгэл судлалаар төгссөн сэтгэл зүйч мэргэжилтэй. Тэгэхээр ер нь багштайгаа сайн ярилцдаг, хамт олонтойгоо сайн ярилцдаг. Тэгжээж бид нар тэр шантарч байгаа одоо тэр үйл явцад авдаг. Миний хүчин юунд Стар хамтлагт ороод одоо 5 дахь жилдээ явж байгаа. Тэгээд хүүгээ дэмжиж энэ Стар хамтлагт оруулж дэмжиж ингэж явж байгааг би баяртай байгаа. Миний хувьд угаасаа бүжиглэх сонирхолтой дуртай тийм угаас хүүгээ байнгын дэмжиж ийм бүжиглэх тэмцээнд байнга дэмжиж болж байгаа. Одоо сая хэлсэнчлэн манайх 13 дахь удаага энэ тэмцээнд оролцож байгаа. Тэг ер нь бол маш их арвин мэдлэг туршлага бол байна. Гэхдээ бид нар одоо медалийн төлөө болоод аваргын төлөө үзэхэд бол дахиад одоо хичээнгөө хөдөлмөрлөх бэлтгэл сургуультай хийх зайлшгүй шаардлага бол байна. Гэхдээ бид нар бол одоо байраа бол голсон гэсэн үг бол биш. Бүх одоо хийсэн одоо зүйлүүд бол сэтгэл хангалуун байгаа. Тэг ялангуяа энэ жил бас бид нар нилээдгүй хит хитэн шин тамирчидтай байсан. Манай баг өөрөө гисэн идэж бас амжилттай хадгалаад ирсэндээ баяртай. Стар хамтлагийн багш тамирчид бүгдээрэнд нь тэгээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Өндрөөс өндөр амжилт хүсье. Сайхан баг хамт олон шүү.